сайн байцгаана уу? За та бүхэнтэй анх удаага видеоор ингэж болохоор жоохон сандраал энэ би ер нь хичээлийн багш нар хийхдээ ер нь бол ингэж шууд өөрийнхөө дүрсийг бол хичээл хийдгүү дандаа хэлцээ хичээл та нарт дамжуулдаг болохоор за тэгээ 10 орны сургалтыг сонгоод суралцж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээ зарим суралцагч нар маань ингээд дундаас нь орхиод алгуулчлаа, ирж хичээлээ хийгээч гэж хэлэх юм. Зарим суралцагч нар маань маш амжилттай бүр үр дүнгээ үзээд бичээд сурчсан. Зарим нь ингээд үр дүнгээ үзүүлээ явж байгаа хүмүүсүүд байна. Тэд нартай маш их баярлалаа. За тэгээ хичээлтэй холбоотой өөр сайжруулж гаар ямар нэгэн санал хүсэлт байвал та нар маань харамгүй үлдээгээрэй. Тэгээ багш нь энэ хичээлээр нь жоохон баяжуулахаар төлөвлөсөн байгаа. За одоо нэг Word-ийн нэг 10 хичээл ч юм уу тийм ээ. За PowerPoint-ийн нэг 10 хичээл, Excel-ийн нэг 10 хичээл, Windows одоо үйлдвэрлэлийн систем дээр ажиллах, интернетийн орчинд ажиллах ингээ нийлээ нэг 10 нийтээ нэг 40-од хичээлээр нь жоохон заавар маягийн тийм ээ 3-аас 4 минут үргэлжлэх хугацаатай тийм хичээлүүд оруулахаар ер нь төлөвлөөд эхнээс нь жоохон хийгээл явж байна. Гэхдээ арай дуусаагүй л энэ. Өөр бас цахим сургалтууд хийгээд байгаа болохоор багш нэрээс заахгүй байна. Тэгээ хэрэглээний юм хичээл оруулж өгөөч. Эсвэл та тусдаа курс үүсгээд ингээд би суралцмаар байна гэсэн айгүй хүсэлт ирсэн учраас ийм хичээлүүдийг бол багш нөгөө цахим курсуудаа хажуугаар ганц нэг заавар бол бэлдээл байгаа байна. Тэгээ та бүхэн нэгэн тугаасаа миний хичээл ингээд сонгоод суралцж байгаа юм чинь. Тэр хичээлүүдийг бол би яг энэ 10 орны бичиж байгаа сургалтын дотор ингээд дахиад ингээд үүсгээд одоо Windows гээд нэг 10 хичээл, Excel-ийн 10 хичээл, Word-ийн 10 хичээл, PowerPoint-ийн 10 хичээл гээд ингээд оруулчихна. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө эрхээр ороод энэ хичээлүүдээ судлаа яваа. Гэхдээ багш нь яг ойроо үед гэж хэлж чадахгүй. Ер нь бол тэгээд төлөвлөсөн байгаа шүү. Тэгээ хичээлээ сайн хийгээрэй. Баяр таа.